Хай манайхан шинэ влогтой тавтай морил дахиад би өнөөдөр цагаагаар амар гоё байгаа байхгүй юу. Тэгээд би уулын сайхан амрытай юу ч хийхгүй юу ч ингээд бодохгүй зүгээр ингээ гоё ном уншаад наранд ингээ шарлал амрыг гэж утсан чинь сая сүүлийн влог дээрээ би нэг өөрсдийнхөө угаадаг бокер хүүхдээ хувц угаацсан тэгсэн чи хүмүүс болдггүйгээд би тэрийг мдээгүй. Тэгээ гарч уул нь энэ амралтын өдрүүдээр төгөлтрийг амархаар гарч авъя гэж бодсон чи яалтчгүй. За амралтын өдөр хүлээж ирснээс зүгээр гихтхэн гараад авч идэм үү гэж бодоод тэгээ одоо бог авах гээд гарч ийн. Тэгээ нөгөө ихсэн хувцууд чинь яа хивэндээ ингээ байж гэн. Одоо тэгээ ахиж угаахаас тэгээс угаалгын машин ажиллуулахдаа нэг сайн зайлаад угаагаад өгөөрэй гэсэн. Яг бол бидний одоо хувцсыг угаадаг үлдэгдэл дотор нь байдаг гинэ. Тэгээд тэр мөр хүртэл нөлөөлөд айгүй юм зүг байдаг гэсэн. Тэр би штэ амар гигэлзээл нөгөө нар мар гараал. Тэгэл нөгөө тэнэх хүсэл нь орж ирээл. Төв рүү явба. Йоо замынхаа голд нь ч ороогүй шүү. Бүр шантруул яах вэ? Яаж алхахна? Яаж дэлгүүрээр тэрнэ гэд. Тэгээ нэг тест явсаар байгаа. Төвийн нөгөө нэг IKEA дэлгүүрээс хүнжил авсан. Төгөлдөр уул нь хүнжил авъя гэдээс ахгүй. Тэгээ би 100 төрж байгаа чи хүнжлөөр яа гэдээс чи ер нь шүн мөндөө жоохон сэрүүхэн тэгээд хүнжил авах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ өчтөр би гарч хүнжлийн авсан. Тэгээ одоо машинтай гэрийнхээ ойрхон байдаг дэлгүүр рүү орчоод ирье. Vädjan till killen hon dejtade att snälla, en historia som ju tyvärr inte fick ett Миний манай найз намайг аваарай гэсэн. Någon annan kanske tar den. Килого арах уу Люси? Уул нь амар гоё өнөртэй байсан гэсэн чинь өнгөртэй байж болохгүй юм байна. Ийм болж байна. Тэгээд ийм хүнжил авсан. Хүнжлийн нас угаахлаа. Яг. Тэгээ ангижруулагч хийдэг юм билээ зүгээр ингээл энэ бог хийгээл тэгэл угаачдаг гэсэн манай найз. Skapade en hel setup med one
the next day. За хай манайхаа би төрөөгүй байсаар л байна. Өнөөдөр нэгд өдөр 7 сарын 14. Тэгвэл нь 18 төрөх ёстой. Тэгээд төрөөгүй байж л байна. Яг 18-нда төрөх нь эсвэл жоохон хоцорч төрөх нь сайн мэдэхгүй байна. Тэрийг ирээгүй болохоор бит хоёроос хүүхд тэргээ үлээгээд байгаа болов уу гэж бодлоод байна. Нөгөө би яриад байсан цайгаа авсан. Яг адилхан брэнд биш л дээ. Ихтэй нэг ер нь энд цааны дэлгүүрт олдох цай авсан. Тэг өнөөдөр тэрийг найруулж ууя гэж бодлоо. Тэг нөгөө хатаасан жимсээ идсэн. Тэг идээд бараг одоо дуусч нэг ганц хоёр үлдсэн үү яасан. Энэ 7 хоногоос тэрийг ирчээсэй гэж бодож байна. Өнөөдөр залгаж асууя. Жирэмсэн үнд тохирсон. Жирэмсэн одоо төрөхөд бэлж байгаа хүмүүст тохирсон цай юм байлээ. Тэгээд энийг нэг охин надад санал болгосон. Тэгээд үл энийг буцалгаж ууж найруулж эхлэе. Энэ 7 хоног ер нь эрчимтэй дайрах гэж бодож байна. Гэхдээ бол ахаад 2-3-7 хоног хүлээх юм бол би л авч чадахгүй юм байна. Тэгээ айгуу сони энэ дээр тэдэн грамыг найруулаараа гээгүй байна. Тэгэхээр хэдэн зүгээр мэдрэмжээрээ миний энэ усны савн тохирохоор найруулад хандлая. Уудтайгаараа байдаг байсан бол хүмүүс тэрнээсээ 4-5-ыг авч хандлаад илээ. Тэгэхээр би энэс нэг 3-4 албах хийвэл болох болов гэж бодоод байна. Зөвхөн нэг жимстэй цай шиг нэртэй юм шүү дээ. Манайд бол данх байсан. Тэгээ би данхаа хаглаа та ирсэн. Тэгэхээр эдгээр зүгээр хийм савнд шүүгээд ууя. Тэгээ би гоё хүүтнээр нь уух туртай болохоор эхлээд энэ цайгаа хандалж хөргөчөөд тэгээ дараа нь хойлох одоо жуус ундаануудтайгаа хойлъё гэж бодож байна. Иймэрхүү болж байна. Энэ арай их болох л ах гэж би бодож байна. Арай ихтсэн үү? За үгэрсэн. Нэрээ сонноос намайг турцсан юм уу гэдлээ. Би ерөөсөө турч мураагүй. Нүрээрээ турхаа харагдаж магадгүй. Яг л би ер нь л гуаша байнга хийж байгаа. Орой болгон биш юм аа хэд 7 хоногт нэг 3-3 удаа хийчихэд байгаа. Тэгвэл би таргалахаараа бүр бүх хэсгээрээ таргалдаг амар. Тэгээ ядаж нүрээрээ таргалахгүй бай гэд гуашаага ер нь айгу итгэвтэй хийсэн. Тэрнээс бол би урдны жингээсээ одоо хүртэл хид байгаа вэ гэхлээр сая сүүл 2-7 хоногийн өмнө эмчтэй үзүүлэхэд би даал байсан. Тэгээ миний хэвийн жин чинь нэг 50-аас 55 хооронд байдаг хэвгүй юу? 54-55 л гэж ойлгоход болно. Тэгэхээр би нэг нийтдээ 15-аас 20 ил бол нэмсэн. Тэгээ хүүхдийн жимийн ус мус гэд бас юмнууд тооцогдох байх. Гэхдээ би бол нийтдээ нэг 20 ил нэмсэн байх гэж бодоод байгаа. Тэгээд гараараа би таргалсан гар нэг харагдахгүй байгаа гэсэн миний гар айгу тарган байгаа. Гуяраас айгу таргалсан. Тэгээд гизээрээс айгу таргалсан байх гэж би бодож байна. Тэгээд 20 ил бол айгу амархан авсан. Эхэндээ би нэг яадгүй байсан юм уу, иддэггүй байсан. Эхэндээ зүгээр л яг өөрийнхөө иддэг юмудыг идэл бараг болчдөг байсан. Тэгээд сая одоо энэ сүүлийн сар бүр айгу юм идмээр санагдаал. Тэгээ юм их юм идсэн ч гэсэн ингээд орохгүй багаар идээл. Бүргэр идмээр санагдаал сэн. За хэдүүлээ энэ цайгаа хандлаад хөргөөд хүлээгээд тэгээ цайгаа наруулж өгье. Ийм өнгөтэй болдго юм байна. Өмнөөс гэвэл нэр ихтэй ингээд махнуудаа татаад бэлтгэн байгаа. Ингээд шууд эндээсээ гаргаад хоорогоо шийтгэх бэлэн болсон. За энэ тэгээд нэг битээр үлдэгдэл нэг мах байна. Энд сүүл байна. Энийг манай хатан Монголоос авчирсан сая цагаан сүүлдээ. Яараа ингээд махнуудаа бэлдээд тавьсан. Энэ болохоор чансан мах битээр чанаар тэгээд үлдсэн мах өвлөөдсөн. Энд бас нэг үхрийн хавирганууд байгаа. Тэгээд доор нь бас битээр ихтэй шүл хийж байгаа шүлийн ингээд хадгалаад авцсан. Бас ийм дахианы махнууд бас бэлдээд тавьсан. Шүл хийж уухад. Нэг иймэрхүү байна. Бас юу яа гэж бодож байгаа ногоонууд хэрчиж бэлдэж тавья гэж бодож байгаа. Эсвэл нэг хүнсэн дэлгүүрээс хөлтөөсөн ногоо авах уу гэж бодож байгаа. Брокколи, тэгээд жижиг сажиг ногоонууд. Хөлтөөсөн луум, сонгон монгон бас хөлтөөсөн байдаг баха.
Тэднийг авч тавья гэж бодож байгаа. За тэгээ бас хүмүүсээ цуглуулахаараа бичлэг хийнэ заяа. Цай маань хүрсэн бах. Тэгээд өнгө нь ямар ч нэг иймэрхүү зүгээр энгийн цай шиг л харагдаж байна. Тэгээ хэдүүлээ цайтайгаа ямар жуус хольж уух вэ гэхлээр мэдээж cranberry juice одоо энсний жуус гэж хэлэх бах тий. Тэгээд ананасны жуус. Энэ хоёр жуусыг ер нь хүмүүс холиод байд юм билээ. Гэхдээ өөрийнхөө дуртай жуусыг ууж болно. Миний усны сав. Тэгээд яаж тохируулахаа мэдэхгүй байна заяа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд цайгаа хийчихье. За эндээсээ ямар ч өнөөдөр 500 мг хийчихье заяа ийм. Би дангаар нууж үзэх ямар амттай юм бэ? Түр хаа. Түүний жимстэй цай юм биш үү? Юу ч хамтагдах вэ? Түүний жимстэй хар цай шиг хамтагдаад байх юм. Би скол сайн хамдлаагүй юм болов. Эндээс нэг 100 мл-ийг хийгээд эндээсээс нэг 100 мл-ийг хийж. За ерөнхийдөө нэг иймэрхүү болж байна. Ус ихгүй л хэлгүй дээ. Тэгээд жоохон мусаас хийж болно. Энэ гэхдээ уус хүүтэй юм чаа. Тэгээд энэ 7 хоногийн цаг уугаад төрхнүү яах вэ та нарт хэлий заяа. За энийг нэг 18 хүртэл уугаад тэгээд янз бүрийн шинж тэмдэг өгөх нь харъя. Энэ цайд ихтэй зүгээр л жимстэй хар цай шиг ламтгдтай юм байна. Гэт маялаа ярьжсэн чинь маргааш төрчүүл яана. Манай найзуудын өгсөн сандлыг ингээд ухсраа тавьсан байгаа. Одоо энийг хөөхөр ингээд хоол мол хийж явах энд минь твцчихвэл хөөхөн байгаа. Энэ их хэрэгтэй сандал юм шиг байгаамаа. 3 days later. За hi guys, өнөөдөр 2 дахь өдөр 7 сарын 15 би стил төрөөг байна. Тэгээд төрөх бэлтгэлээ хийгээд ус мүсээ те нөгөө нэг маскара хальт буцсан болоод нэг жоохон хар туяа оруулчлаа. Тэгээд би бүтэн будж чадахгүй нэг жоохон юм шар туяанууд байна. Гэтэх бас жоохон нэг хар устай болохгүй бол тэг шар ус надад арайлцахгүй байна. Одоо тэг төрчөөд ус мүсэний гой будуулъя да те. Имлөрөө авч явах юм гоо сайхны юугаа бэлдээ. Бэлдээд ах ч юм байхгүй л те. Гэхдээ ямар нэгэн юм болвол эднэр хэрэг болж магадгүй гэд хэдүүлээ ер нь эртнээс тавлаад бэжи. Кашлаганда хий гэж бодлоо. Мэдээж сойз, Викторийн хойлонгийнхэн сойз энэ дотор байгаа. Тэгээд ийм хүн авч явъя гэж бас бодлоо. Нүр мөрөө арилгаж угаах байх. Энэ тэгээд нөгөө нэг давхар ашиглаж болдог хүн. Тэгээ юмыг ажигдгүй бас нэг удаагийн хэдэн хөнгөд авчи. Ингэж хийгээд чихний өвн хэрэг болох болов сайн мэдэхгүй байна. Чихний өвнгөөс бас хэд хийчихье. Юмыг яаж мэдвэ? Ер нь юмыг яаж мэдвэ гэх юмнуудаа хийгээд ах юм биш үү те. За мэдээж тэ өвдөөд үхэж явах нүур мүрээ арчлаад яар маань гэсэн юм бол байхгүй. Тийм болохоор яг л чухал юмнууд аавь заа хэвдүүлээ. Мэдээж нүүр цэвэрлэгч хэрэгтэй. За нүүр цэвэрлэгч тэр уусаа нүүрний тус хэргэлдэг. Сүүлд би энэ Mixun гээд Bean Cleansing Oil гээд брэнд хэрэгсэн чинь гоё юм байлээ. Жохон үнэртэй гэхдээ үнэр нь ерөөсөө нөлөө үзүүлэхгүй байлээ. Тэгэхээр надад энэ бол айгу таалагдчихж байгаа. Нүүр угаарч La Roche-Posay. Энэ бас надад айгу таалагддаг. Одоо удахгүй дуусгах чинь. Тонер серум авч ирснээр шууд пад авъя гэж бодлоо. Энэ Abibin пад байна. Тайвшруулдаг. Надад ийм ногоон паднууд айгу таалагддаг. Тэгээ сүүлд би бас ийм коллагентэй Mediensure-ийн пад авсан. Энэ бас айгу гоё ойлгох юм байлээ. Гоё нүүр glowy гэлцүүлээд айгу зөөлрүүлж илээ. Гэтэ байнга бол төрөхгүй. Тийм болохоор энэ ногоон падаа ишээ хийчихье. Тэгээ орой болгон ер нь энэ кошлокон дотроосоо би юмнууд аваа цэвэрлжээ гэж бодлоо. Урал өнгөлөгч биш одоо юу гэхгүй нэг чинь зөөлдөг хураашгаас сэргийлэх
юм болохоор. За надад оройны тос гэж байхгүй. Ер нь би тоснууд одоохондоо аваагүй байгаа. Төрснийхаа дараа би нэг шинжилээд гоё ком авъя гэж бодож байгаа. Гэтэ одоохондоо би юм Summer Fridays гээд Rihanna-гийн брендийн бэлээ. Тэгээд маск гэсэн байсан. Тэгээд шөнийн тосондоо би энэ маскыг хэрэглэж байгаа. Амар гоё. Нүдний тос Avena аваад тэгээд батганы тос бас энийг аваад тэгэл ер нь болоод байна. Тэгээд нарны тос эмнэлгээс гарахад бас тэг хэрэглэх юм байна. Тэгэхээр ингээд болоо юм байна. Төрх эмнэлэг рүү явахдаа нүрээ будах уу яах вэ? Яаж өвдөж байгаагаас шалтгаалах байх та. Ямар ч тэгэл нэг хальт өөгөө дараал хөмсгөл будах те. Гидснийхээ 2 тосыг авчи. Миний гидс язарсан. Би энэний бас нөгөө нэг ойл бүтцтэй энэ хэрэгжилж ийсэн. Тэр нь дууссан. Тэгээ би солиод энийг хэрэглэж байгаа. Энэ арай илүү витамин хүчтэй гэсэн болохыг хүчээ. Тэгээд өшөө чин жижигсэж юм аавна. За тэр өдөр өвдөх юм бол нүүр мүрээ будаж амжаагүй бол юм сурмуусны харандага биш хөмсгний харандага авъя. Миний нөгөө дарагт дуусчаад тэгэхээр би ойрын эдэн унаг аавна. Тэгээд өшөө юу авах вэ? Өөр юм хэрэггүй юм шүү. Тэгээ нэг уруулан өнгөлөгч авах бах. Чар болт 2 хийчихье. Бас нэг сам хийчихье. Шал хэрэггүй юм хийгээд байна уу би? Амар хэрэггүй юм хийгээд авсан гэдэг байна. Ийм жижиггүй усаас авъя гэж бодож байгаа. Тэр өдөр халуун байлгүй нүүрлүгээс за. Гэхдээ дуусч байгаа тэр энийг барыг би хаях байх. Тэгээд хүүхнийхөө тосыг авъя гэж бодож байна. Би тэрийг нэр ашиглаж эхлэегүй байгаа. Яг бол би гидсэндээ төрөхтэй тосороо бараг хөө ингээд туслаад байгаа. Тэгээд тэрүүгээр тусчвал тийм үгүй юм сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь тусалж эхлэе гэж бодож байна. Тэгээд нүүр будагны кашлагнаас гадна бас эднэрээс авч явна. За энэ мэдээж дотор нь усыгээ доотлоо цэвэрлэх. Бидний толгойн тос. Тэгээд бас юм нөгөө нэг бэлгэн дэрсэн юм доотлоо угаадаг гэл дамсаг. Энээс томыг бол эмнэлэг дээр өгдөг гэсэн. Тэгээ хүүхний памперс энээс бас хит хитийг авчна. Тэгээд энэ дотор шүү. Энийг хийгээд энэ хоёроос ийшээ. Тэгээ би хүүхдийнхаа нэг жижиг сажиг өмнөдөг бол энд хийгдсэн байгаа л хэзээндээ. Эмээ яаж мэдгүй бас сандруул энэ зүнхээс аваад гарах бах. Тэгээд юу байгаа энд харуулъя. Мэдээж ийм альчуур байна. Эмнэлгээс гарахад ийм альчуур хэрэгтэй байх гэж бодоод ямар ч өдөр байх юм те дулаахан ч юм уу, үгүй ч юм уу. Ийм тоглоом байна. Хажууд нь тавьдаг. Яг тэгээд ийм нэг бойтог, нимкэн бойтог гэх юм уу. 100 болцохоор ч айгүй сонио. Гадуур ноосн бойтог байхгүй лээ. Ийм 2 бэлээ угаага тавьсан бэ. Ийм 2 ширхэг оймс. Ахаад нэг оймс авч магадгүй юм яаж мэдхүү. Тийм 2 нэран хувцас. Ийм 2 нэрэн хувцас. Тэгээд ийм 2 бас малгай авсан. За тэгээд ийм 2 мөслийн альчуур илүү. Энэ альчуураар яхаа мэдэхгүй гэхдээ авсан. Ийм жижигхэн бас ийм уугч авсан. Юмээ яаж мэдхүүгээд. Соосог. За энэ нөгөө бүхснийх нь тос. Энийг авсан. Энийг одоо яасан үед бүхсэн төрөх юм бол сайн мэдэхгүй л нэмчээс нь авсан. За тэгээ нөгөө бэлэгний ийм 2 шампу авсан. Энийг бол бараг авч явах хэрэггүй эмнэлэгтэр байж магадгүй. Гэхдээ яг авчи baby oil тэгээ baby wash 2-тэй. Нойтон салфетик. Эднэр бараг хэрэггүй болоо да гэж би бодоод нэг ихтэй цүнхэлчий тийм ээ. Тэгээд памперс. Нэг иймэрхүү юм зүгэнд нь хийсэн байгаа. Тэгээ бас гаргаж явахдаа бодлоо юу авах юм бэ? Жохон зузаан хувцас авах юм байна гэж бодлоо. Тэр өдөр бас хүүтэн байх уу, эсвэл дулаахан байх уу сайн мэдэхгүй байна. Тэгээ бит хоёр нэрээ тэргээ 3 дахь өдөр очиж авахаар болсон. Залгаж те араас нөөцөлчиж авахгүй бол ирэхгүй байна. 3-7 хоног болчлоо. Тэгээд 3 дахь хүрээ дээрээ гисэн тэгэхээр хэдүүлээ 3 дахь очиж тэргээ авна. Yeah.